За энэ сонсгол бол ард иргэдийн саналаар зохион байгуулагч байгаа ийм сонсгол байгаа. Тусгай зөвшөөрөл эзэмшдэг аж ахуй нэгжүүд болон олгодог за байгаль орчны асуудлуудын үнэлгээ менежментийн зөвшөөрлүүдийг олгодог, дүгнэлт гаргадаг, тодорхой мэргэжлийн болон төрийн байгууллагуудын хуулиа хэрэгжүүлдэг зөрчилдөй асуудлууд зэрэг одоо хариуцлагагүй асуудлуудаас үүдэн гарч байгаа. Маш ноцтой байдалд хүрсэн олон зөрчилдөй хууль зөрчсөн асуудлууд байгаа. Аливаас хуулийг хэрэгжүүлэхгүйгээр хувилдж байгаа. Одоо энэ байдал бол тодорхой баримттай, нотлох баримттай, баталгаатай, багттай. Энэ мэдээллүүдийг бол сонсголд оролцох албан тушаалтнууд улс их хурлын гишүүдэд бүгднгийн хангалттай өнөөдрийн байдлаар хөргүүлсэн байна. Эрх мэдлэлтнүүд, улс их хурлын гишүүд, албан тушаалтнууд маань энэ бодиттой асуудлуудыг нуцтаа судалж үзэж, зөв шийдвэр гаргаас, зөв талаас нь ойлгож, ер нь зөв одоо шийдэл хүрэхэд анхаарлаа хандуулсаа гэж бодож байна. Нийт олон түмэндээ хандаж уриалахад энэ цөмийн цацрагийн аюул гэд Монгол улсад бодиттой байгаа шүү. Хор хөнөөлн нөлөөнд бодиттой нүүрэлцгээд байгаа. Цацрагийн аюулд хөргөхөд чиглэгдсэн, алдаатай, ноцтой, худалдагдсан, хөвөлдсөн үйл ажиллагаанууд бодиттой байгаа шүү. Худалдагдсан үе болон хэлэл мэдээллийн байгууллага байд юм уу? Сошиалор энийг байх ёстой асуудал гэж явж байгаа нөхдүүдээс харьцуулах тодорхой хэмжээгээр ийм боломж нь дутагдаад байгаа учраас мэдээлэл нь бас тодорхой далаастай хүрч чадахгүй байгаа. Тэр тусам нь манай одоо баруун бусын аймагуд гэхгүйгээр бүх Монголын ард түмэн энэ цацрагийн аюулаас сэргийлэх, хамгаалах энийг хязгаарч аюулд хөргөх чиглэгдсэн үйл ажиллагаануудыг дэмжихгүй байх, талсан зогсоох тал дээр бүгдээрээ нэгдэхийг би уриалж байна. Манай төрийн төхөөрөмжийн маань ингээд маш их одоо баялагтай энэ сайхан хайрхан хангаагийн маань төрийн тэргүүнүүд мон төр төсөлж байгаа хүмүүст хамгаалах цаг болсон баг гэж би бодож байна. Иргэд бид энэ дээр одоо санал нэгтээд сүүлийн 10 жил тэмцлээ. Тэнцлэмэн зохих хэмжээний үр дүнд хүрч ийн гэж бодож байгаа. Хэд хэдэн удаагийн Сүхбаатарын талбайд ирж ховдчууд мөн энэ одоо эсэргүүцсэн жагсаал цуглаан хийхэд миний биеэс өөрийн биеэр ирж өслөөдөө илэрхийлж байсан. Төр цонгоцсон төрийн түшээд маань төрийн тэргүүнүүд маань үгүй хэлэхгүй гад би өнөхөр гайхалтай байна. Үндсэн хуулинд хүн эрүүл аюулгүй орчинд амьдрах хэрэгтэй гэдэг энэ их ноцтой зөрчиж байгаа. Монгол улсын ерөнхийлөгч Хүрээсөх маань хүнсний аюулгүй байдлын хөтөлбөр гэж хөтөлбөр санаачилж хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр энэ хөтөлбөр маань одоо энд байхгүй болох нэ. Эргээд энд одоо манай Ховд аймагт бидний амьдарч байгаа тэр буян цомд мал болон одоо газар тариаланд энэ цацрагийн нөлөө үүсэх юм бол бүх ургамлууд, бэлчээрийн ургамлууд, мөн таримал ургамлууд хүнсний ногоонд болоо хор хөнөөл бий болох нь байна. Манай Ховд аймаг бол Монгол улсын хэмжээнд одоо шар төмс, мөн одоо Ховдын шууга Таравс гэдгээр нэрд гарсан. Энийг одоо ургуулж тижээж байгаа тэр Ховдын гол, буянт голын маань усанд энэ цацраг алдагдах юм бол Монгол улсын хэмжээнд хор хөнөөл, хүнсний аюулгүй байдал хор хөнөөл бий болно гэж би бодож байгаа. Энэ дээр одоо үнэхээр анхаарах цаг болсон гэж бодож байна. Тэгээ өнөөдрийн манай энэ хүмүүсийн санаа болоод ирээсээ Монгол нийтэнд нь үзэгдээд байна. Ирээдүгөө бол харахгүй байна. Мөнгийг ухаж биш, ургуулж, ухаан зарж амьдрах цаг болсон. Ухаанаар амьдрахаас бол бид уран ухаад амьдрахгүй гэж бодож байгаа. Одоо газрын ховор элемент хайгуул хийхээр үйл ажиллагаа явуулаад одоо 10 гаруй жилийн нэр. Одоо бүр эхэлснээс нь үзэх юм бол 20 гаруй жил болж байна. Тэгээ одоо энэ талаар одоо бид нутгийн иргэд удаа дараагийн тэмцэл, гарын үсэг цуглуулж одоо төрийн өндөрлөгт хүргэх эсэргүүцэл үзүүлсэн боловч манай дээр байгаа төр өнөөдөр хүртэл нүд болоо чигтэлээ өдийг хүрч байна. Одоо биднэрт төвчээр тэсвэр гэж байдаг бол алдарч байна. Үнэнд төр засагт одоо идэх юм алга. Энд чинь өдрийн мянган сумын ард түмний 800 гаруй ирэх 3800-аад хүн амын эрүүл аюулгүй орчинд амьдрахад ноцтой аюул задлал учруулж байна. 2019-с 2024 онд манай сумын хэмжээнд яг 5 ургийн хүн дээр шүү гажиг гарсан. Тагнан цорхоо, зүрхний гажигтай, зүрхэн цорхоо ийм 5 зөвхөн одоо бүр ургийн гажиг нь ярьж байна. Малын гажигтай төл гарах асуудал бүр хэвэн үзэгдэл, малын дотор эрхтнийг одоо хүнсэнд хэрэглэх ямар ч боломжгүй болж байгаа. Энэ бүгдийг харсаар байж, үдсээр байж, чатны удирдлага бол үнэндээ бид нарыг үл тоож бараг л одоо худлаа хэлж байна. Маяг шахуултай үйл ажиллагаа яваад өнөөдөр хүлээд бидний төвчээр одоо барагдаад өнөөдрийн нэг сонсголд оролцож зүй ёсоор хэлэх ёстой. Монгол улсын ерөнхийлөгч ухнаагийн хөрс өгөхөд мөхлийг авчирсан, мөхлийг хөдөлж ирсэн тэр элбэг дорж ухнаагийн хөрс өгөхөд хэлэх
хандах үг байна. Энэ төрийн энэ дээдсүүд төрийн чинь цагдаа, армийн чинь цэрэг та нарын команданд байдаг байж болох байх. Гэтэл тэрний чинь дотор нь байгаа амьтаа голтой бүлээн зүгсэн догдож цусан буцалж бий. Ир залуусууд ард түмний хүүхд байгаа гэдгийг мартаж болохгүй шүү. Хувцаа тайлаад ард түмнийхээ талд ирнэ гэдэгт би баттай итгэлтэй байна. Энэ төрийн албан хаагчид цагдаа нар энэ бие хамгаалах юуны улсууд бол бас жаахан ухамсартай баймаар байна. Үр хүүхдийн чинь төлөө би мөхлийг дарах гэж дуцаах гэж одоо энэ гэрээг нь баталчихсан. Энэ Франц бид нар бол Францад өртөөд өрөөгүй. Тийм учраас бол би энэ мөхлийн эсрэг хамтдаа зүтгэнэ тэгээд. Монгол бүгд даяараа ураны эсрэг хамтдаа гар өргөж ураны гэрээг цотолтол нь хамт байх болно. Энэ улсын хурлын энэ сонсголд бол итгэл өгөхгүй байгаа. Монгол төр засаг байгаа байхгүй гэдэг мэдэхгүй байна. Итгэхгүй байна. Миний чин зорилго бол би настай дад гарцсан хүн. Эсэг өвдөөс тусаа юул, ясаа юуж биднэрт үлдээсэн газар шороогоо хамгаалж эцсийн тусал тусаа дуустал тэмцэнэ л гэж дүү нэртэйгээ энэ нутгийн хөөгтүүдтэйгээ нийлээд явж байгаамаа. Баруун Монголын хаадууд 90 уул усныхаа төлөө маш их тэмцэж явсан байдаг. Чингүнжүү бас тэмцэж яваад манжиж баригдаж тэр зоосын нөхөр одоо сүйлэгдэж тэнд одоо мөнхөрсөн байдаг. Бид нар бол тэр ард дээд үеийнхаа тэр их зориг гарамга чанарыг нь хадгалсан улс бол баруун Монголынхан байх ёстой. Энэ захиасыг нь биелүүлэхгүй хэрвээ энэ урааныг нь малтуулах юм бол баруун 5 аймаг бол байхгүй болно шүү. Тийм учраас маш их зориглон тэмцээрээ бид бас олоолаа шүү гэж одоо баруун Монгол болон Монголын бүх ард түмэнд бол уриалж байна. 108 лицензтэй байна гэдэг чинь Монгол улсын сая 500 мянган хатгаад оруулж нутгийг бүгдэд нь байна гэсэн. Баруун монголчууд өдөөгүй монголчуудын асуудал. Тийм учраас би элегнэгтэй, зүрхнэгтэй, цөснэгтэй бүх монголчуудаа энэ тэмцэлд нэгдээч. Бүгдээрээ Монгол сайхан их орондоо эзэн, эрүүл энх, амар тайван, аюулгүй бүгдээрээ амьдрах эрхтэй. Тийм учраас энэ эрхээ хангуулахын төлөө нэгдээч л гэж уриалж байна. Нутгийн ард иргэд гэрчтэй, баримттай, ураны гажигтай, нөлөөтэй, хүнтэй малтайгаа сохирлынхаа хэмжээг бас амссан, үдсэн, санаа зовсон бүх одоо тийм үзэл бодлоороо илэрхийлж одоо энэ улсын хурлын нээлттэй сонсголд ирж оролцож байна. Бид бүгд маань 50-60 хүний бүрэлдэхүүнтэй ирсэн маш их эрчимтэй тэмцсэний үүдэн дээр улсын хурлд энэ Чингис хааныхаа танкимд одоо маргааш юунд орох гэж байна. Тэнд бол бидний толгойг яаж угааж байгаа юм бэ гэхээр энд чинь газрын ховор элемент байгаамаа. Уран байхгүй юм аа. Уран бол өшөө юм аа. Маш их олон удаа очиж ухуулаг сурталчилгаа хийсэн. Бид бол ямар байгаа юм бэ гэдгийг үзээд харчихсныхаа хувьд бол зөвхөн төлөөлүүд нь ирсэн байна. Бид бол хизээч малтуулахгүй. Алт нь байсан ч малтуулахгүй, уран нь байсан ч малтуулахгүй, мөнгө нь байсан ч малтуулахгүй, тэр их сайхан ховор элемент нь байсан ч малтуулахгүй. Малтуулахгүй гэж байгаа дээр баруун Монгол босоод огсон. Хэрвээ үүнийг малтах юм бол хар усны нууранд ирж байгаа энэ их нууруудын хотход ирж байгаа усны шууд хордноо. Одооноос энэ загас нь хордчихсан байж байна. Газар дээр байгаль дээр бид бол үндсэндээ хохирлынхаа ихний баримтыг үзчихсэн. Дээш нь бол ингээд мал эмнэлгийн дуудаа, цагдаагийн дуудаа өгөө явуулахаар биднийг бол үндсэндээ эхлээд бол өө эн чинь тийм хортой юм биш ээ. Бараг та нарын маландаа өгсөн тэжээлээс чинь болцсон байна ухааны юм ярьж байсан. Сүүлд нь мал эмнэлгийн хэдсэн дарга Батсан гэл хэрэгтэй. Энэ ураны Монголд өтгий хэлээр баг гадааддаа судалж тийм лаборатори нь байхгүй юм аа. Тийм учраас бол бид нар энийг чинь одоо ер нь баг авч явсны баг хэрэгч байхгүй ухааны юм ярьж байгаа. Бид бол газар шоргоог хязгаарч өгөхгүй. Хязгаарч малтуулахгүй. Хязгаанаас бидний өвөг дээдс цустай амиа өгч амьтаа зүрхөнөөгөө тэмцээд ирсэн юм чинь бид бол төрд бол хязгаарч өгөхгүй гэсэн үүдэн дээр байгаа. Цус нь хэрэгтэй бол очиж малтуул цусаа өгье бид нар. Амин хэрэгтэй бол амиа өгтлөө тэмцэнэ. Энэ уран газрын ховор элементийг малтах гэж 108 лиценз өгсөн одоо энэ аймагуд бол энэ ганцхан ховд дорнод биш энэ Улаанбаатар энэ Монголын бүх аймагуудад байгаа бах. Би өний ховд бол энэ лицензийг олгогдсон тэр аймагуудын ард иргэд бас ойлгоосоо билээ. Хэрвээ ингээ хурчих юм бол хорон хөнөөл нь маш аюултай байна шүү. Уран бол мөхөл. Бид бол зуд бол иржил байдаг, давжил байдаг. Гам бол болжил байдаг, давжил байдаг. Гам шиг бол болжил байдаг, давжил байдаг. Давж чадахгүй ганц юм юу байна уу гэвэл уран байна. Энэ урааны эсэргүүцэж одоо Монгол хүн болгон тэмцээрэ гэдэгт л одоо уриалж байна. Энэ улс төрд энэ дээр суусан энэ гишүүд маань мөхөд чирч авчирснаа мэдчихэв үү? Монгол улсын ерөнхийлөгч ухнаагийн хөрс өхөө гэж хэлмээр. Үүний ард гар хөлөөлж байгаа тэр мөнгөний докторууд нутагт минь хөрөхгүй шүү. Монгол та нар хөрөх газар байхгүй гэдгийг л бат хэлж байна би.